Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлого байнгын орооны дарга энх баяр улсын хурл дахь Монгол Америкийн парламентын бүлгийн дэд дарга оюун эрдэнэ нар өнөөдөр Америк нэгдсэн улсын засгийн газрын гадаад тусламжийн агентлаг мянганы сорилтын корпорацийн сонгон шалгаруулалт хариуцсан захирал Кристофер Мелони тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл жил бүрийн 11-р сард хуралдаж 20 гаруй шалгуур үзүүлэлтээр санхүүжилт өгөх улс орныг шалгаруулдаг бөгөөд ингэхдээ тухайн улс шалгуур үзүүлэлтийн 50%-ийг хангаж байгаа эсэх, ардчлалын үнд цэцүүлийг хадгалж хамгаалж байгаа эсэх, авилгатай хэрхэн тэмцэж байгаа зэргийг нь харгалздаг байна. Монгол улс хэдийгээр 2 дахь компакт гэрээ байгуулах орноор шалгарсан ч сүүлийн хэдэн жилд авилгатай тэмцэх ажилд төдийлөн ахиц харагдахгүй байна. Ийм дэрх жилүүдэд тодорхой ажлууд хийх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хөргүүлсэн талаараа ноён Кристофер Мелони танилцуулаад улсын хурал дахь авилгын эсрэг Монголын парламентын бүлэг буюу Момпагийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах сонирхолтой байгаагаа хэлсэн юм а. Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга энх баяр Монгол улс 2 дахь удаага сонгогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд улсын хурал дахь авилгын эсрэг бүлэг нь авилгатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээллийг хуваалцах, эд тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой байгуулагдсан. Манай улсын парламентын түүхэнд авилгын эсрэг парламентын бүлэг 3 дахь удаага байгуулагдаж байна. Оны өмнөхөн улсын хурлаас авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Өнгөрсөн жилүүдэд авилгатай тэмцэх хууль эрх зүйн орчныг шинжлэх, авилгатай тэмцэх албан тушаалтнуудын хөрөнгө оруулалтын бүртгэлийн хяналтын бүтцийг сайжруулж, мэдээллийн сангаа бүрдүүлж чадсан. Мөн авилгатай тэмцэх газрыг чадахжуулах, боловсон хүчнийг бэлтгэх, авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажилласан үр дүнч гарсан гэдгийг хэлсэн. Тус корпорацийн удирдлагууд 2 дахь компакт гэрээний үйл ажиллагааг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрснийг төлөөлөгчид уулзалтын үеэр хөндөж ярилцлаа.